За хоньны ордны асценденттэй. Асцендент буюу мандалт хоньны ордтой. За бас мөн марна ч гэсэн хоньны орд байгаа хүмүүст хамааралтай. За 8 сарын зорилго бол асцендент хоньтой хүмүүсийн хувьд тухайд бол 5 дахь гэртний гэртэлт болж байна. Мар гэртэлт 5 дахь гэрт болж байна. Мөн таны 1-р гэрт буюу яг хоньны ордонд санжир гараг ухарч байна. За тэгэхээр энэ 5 дахь гэр гэдэг бол энэ гэртэлтийн тухайд бол танд нэлээд тийм таатай буюу гурвалжин тригон барилалтай болж байгаа гэж үздэг юм байна. Тэгэхээр энэ бол нэлээд нааштай гэртэлтийн тийм нэлээд гайгүй нөлөөтэй орд гэж үзэж байна. За энд л 3 салбарыг хөндлөнө гэж байна. Өөрийгөө илэрхийлэх салбар эхний удаа, хоёр дахь нь хувь амьдрал, сэтгэл хөдлөл, мэдрэмжийнхаа салбар анхаарах хэрэгтэй болж байна. За 3 дугаарт нь хүүхдэд хайрдурлал, хоббитай холбоотой асуудал гэж. За мэдээж энэ үед бол бүтээлчээр өөрийгөө нэг хобби сонирхлоо хөгжүүлэх, дуртай зүйлээр хичээлэх, спорт үйжүүлнэ, эсвэл урлаг үйжүүлнэ, уран зураг үйжүүлнэ. Бүтээлч ямар ажил хийх дуртай таны одоо хобби, таны дуртай хийдэг тэр ажил хийж байна. Илэрхийлдэг юм 5 дугаар гэр. Тэгэхээр энэ бол та энэ үед юу хүсэж байгаа вэ? Зүрх сэтгэлч юу хүсэж байгаа гэдгийг ойлгож ухаарч олж харж чаднаа гэж хэлж байна. За ер нь хүүхдтэй холбоотой, хайр дурлалтай холбоотой асуудал гэж төрөлдөлж гисэн. За харилцаанууд өөрчлөгдөн, хүүхдүүд жишээлбэл том болж байгаа бол өөрийн гэсэн амьдралдаа бие дааж гарч явж байгаа учраас та одоо өөрийнхөө сонирхолд өөрийнхөө хүссэн сонирхолд анхаарч хандлагыг болчих гэдгийг та энэ гэртэл сануулна гэж. За түүнээс гадна зүрх сэтгэлийн дуу хоолойгоо олж сонсох хэрэгтэй болно гэсэн тэр үл мэдрэмжтэй холбоотой гэж хэлсэн. За дээрэс нь энэ үед хувь амьдрал болгон амьдралынхаа салбарт одоогийн харилцаанд тэрнийхээ ирээдүйн талаар шийдвэр гаргах болсон гинэ. Одоогийн харилцаа чинь одоо жишээлбэл та ирээдүйд үргэлжлэх үү эсвэл цэгдэх ёстой юу гэдгийг энэ хэрэгтэлд бас тодорхой шийдвэр гаргах хүргэнэ гэж байна л та. За зарим нэгэн хүмүүсийнх нь бол одоо нэгд бат бөх харилцаатай байгаа бол тэр хүний ажил хэрэг хамтын төлөвлөгөөнд нэлийн өөрчлөлт оруулна, хамтарч хийх хэрэгтийн төлөвлөгөөндөө. За тэгээд дээрэс нь ер нь бол энэ хэрэгтэлтэй нэлийн эерэг барилалтай болж байгаа гэж хэлсэн шүү дээ. Тийм болохоор амьдралын баяр баясгалан, амьдралын ер нь шинэ утга учир, шинэ өнгөс, шинэ агуулгаар баяжуулах ийм шаардлагатай юу ах вэ? Та ийм мэдрэмжийг маш одоо жишээ тэр үед их хурц тодор мэдрэх юм байна л да. Ямар шалтгаанаар өдний хүртэл та дуртай зүйлээ юм уу эсвэл тэр нэгэн сэтгэл доторч нь унтаж яасан тэр нэгэн хүслийг зэрэхгүй өдний хүртэл байсан бэ гэдгийг та энэ үйл ухаарад өөрийгөө хязгаарлаж яасан тэр зүйлийг олж хараад одоо тийм шалтгаан үгүй юм аа. Хязгаарлаад ах шалтгаан ерөөсөө үгүй юм гэдгийг олж мэднэ гэж. За хамгийн гол энэ үед анхаарах ёстой ганц зүйл бол кармыг илэрхийлдэг тэр санжир гараг таны 1-р гэрт ухрах хөдөлгөөн хийж байгаа учраас энэ кармыг одоо сарны занглаа энтертэй холбоотой бас зарим нэгэн чухал үйл явдлуудыг эргэж харах, засах, өөрчлөх ийм цаг үе ирж байна гэж. Энэ бол зөвхөн гаднаас танд тулгаж байгаа тийм тулгалт биш. Зөвхөн таны дотроос чинь гарч байгаа хүсэл удаан хугацаанд тийм ногдмол буюу ийм талд байсан тэр мэдрэмж үтгийг та олж харж өөрийгөө олж сонсно. Энэ таныг дахиад амьдралыг шинээр харах шинэ өнцгийг олж нэхэд тустай гэсэн байна. За өхрийн ордны хотод өхрийн ордны мандалт болон нар сарны урдайлалын сонсч болно гэж. За хэрэгтэлтийн энэ үед
За хэртэлтэй үед бол анхаарах зүйлүүд бол коридор үе эхэлж байгаа гэдгийг одоо асах хэвээр. За 8 сарын 12-нд нар хэртэн гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр 8 сарын 12-нд нар хэртэн 8 сарын 28-нд сар хэртэн. За хоёр үеийг бол коридор үе гэж хэлдэг. Коридор үе. За энэ өхрийн ордны хэддүгээр гэрт болох вэ гэж. За энэ дөрөвдүгээр талбар гэж ойлгож байна. За энэ юу? Гэр бүлийн харилцаа, гэр бүл дотоод харилцаа. Дотоод орон зай. Таны амьдардаг гэр орон газар газар бидний одоо гол оршин сууж байгаа тэр газрыг эрсдэлтийн яг тэр мөчлөг энэ талбарыг хамрах нэ. За ямар үйл явдал өрнөж болох вэ гэхээр амьдарч байгаа газар нэг өөрчлөлт халбаатай асуудал байж болно. Зарим хүмүүсийн тухайд бол бүх талаар бодно, шилжих талаар бодно. Газар орон чинь амьдарч байгаа газар орон чинь энэ хитрхи тийм тавчуу болсон юм шиг санагдчих ч юм уу. Эсвэл гэр орондоо засвар хийх гэсэн асуудал бас энэ үед чухал болох нэ. За эртэлтэй үеэр бол их хөвчлэн ерөнхийдөө бол ямар нэгэн шалтгаанаар бидний дотоод оршихуй, дотоод орон зай энэ бүхэнд бол нэлээд орон зайгаа тэлэх ийм шаардлагатайг мэдэрч эхэлнэ гэж байна. Ундралын төвшин хийгээд чиний сэтгэлийн дотоод орон зай. Энэ хооронд жишээлбэл та нарт нэг тийм заавалны өөрчлөлт байгаа гэдгийг хэвстэй гэдгийг мэдрээд эхэлчих юм байна л та. За мэдээж гэр бүлийн харилцаанууд. За энэ үед бол нас үе төрсөн хүүхдүүдийн харилцаа байж болно. Эсвэл холын садангийн тухай асуудал байж болно. Тэднэртэй хоорондох харилцаа дотор хэлхий заарыг шин дүрмийг зохиох хэрэгтэй болж магадгүй. За тэр хүмүүс одоо магадгүй заагаа бэртэх ч юм те олон жил. За тэгэхээр энэ хэртэлт бол бас нэг онцлог нь 8 болоод 18 жилийн өмнөх үйл явдлыг эргийн санд бол шийдэх ёстой тийм асуудал байна. Хаа нэгэн газар нэмзэгцэг байжээ гэдгийг харуулж байна. За энд бол амжилт хандах ёстой гэдэг. Ер нь бол эртэлтийн үеийн асуудал бол одоо босож ирсэн асуудал, түүнийг шийдэх тухай асуудал бол бүхэл бүтэн одоо ялангуяа яг энэ нар эртэлт сар эртэлтийн хоорондох энэ үед болсон асуудалд бол нэлээд онцгой болгоомжтой гэх юм уу гэж хадах хэрэгтэй. 18 жилийн үе 9-18 жилийн үйл явдлыг тавтнаа гэдэг чи яг тийм үйл явдал болно гэсэн үг ш. Гэхдээ тэр үйл явдалтай төстэй үйл явдлууд болно л гэж байна. За газар талуудаа баримт бичиг гэдэл ч гэсэн, орон сууц гэдэл ч гэсэн. За өмнө жилийн амьдрал, 9 жилийн амьдрал тэр үеийн чиглэл өөрчлөлт эхэлж магадгүй гэж байна. Дөрөвдүгээр талбартай. За өөр нэг хэлэх зүйл бол энэ бол арслангийн орд болж байгаа эртэлчүүд. Тэгэхээр тэр бол гал махбодтой орд гэсэн үг. За нарны эрчим хүч хүчтэй гэсэн үг. За тэгээд дээрэс нь энэ үед гэр бүл болоод өөрийнхөө ашиг сонирхол хоорондын харилцааг нэлээд эргэж харах, бодох, нэгтлэх хэрэгтэй. Гэр бүлийнхаа төлөө та өөрийгөө зориулж байгаа бол бас энэ үед өөртөө зарим нэгэн зүйлийг хязгаарлах хэрэгтэй болж бас бодогдно л дээ. Гэр бүлийнхаа сайн гэдэг юм уу? За тэгээд дээрэс нь бас ажил, карьер болон ирээдүгөө бүтээхэд ямар одоо цаг хугацааг ямар агц гаргах ёстойг энэ цаг үед юу шийдвэрлэх ёстой вэ гэдгийг ойлгоно л гэж байна. За энэ өхрийн ордны 8 дугаар сарын эртэлтийн үеийн төлөв бодлыг нэрлэж байна. За дараагийн орд бол өхрийн орд. За өхрийн ордын тухайтад бол за мэдээж нар сар мандал таттай ихрийнхэн сонсоорой гэж зөвлөж байгаа шүү. За таны хувьд бол 3 дугаар гэрт болж байна энэ хэртэлт. Энэ бол шууд аваад шилцэн утгаараа шин замууд үсэж байна. Амьдралын цаашин зам гэж 3 дугаар гэр. За
За нэг талаас бол танд хэрэггүй болсон. Цаашдаа яваа болчихсон. Тэр нэгэн замуудыг хаана. Дээрээс нь цоо шин одоо тийм төлөв бодлууд горизонт гэж ярьдаг те. Тийм одоо горизонтууд нэгдэж байна гэж. Ингэж үзэж байгаа юм. За найзтай харилцаа. За 3 дугаар гэр гэдэг бол бас ерөнхийдөө таны өргөд ордох хүмүүсийн харилцааг илэрхийлдэг. За тэр харилцаа нэлээд өөрчлөлт орох нэ. За 8 сарын 12-нд бол нар хэртэн 8 сарын 28-нд болохоор сар хэртэн. Тэгээд дээрээс нь ерөнхий төлбөрээр та нар ярьсныг анзаарсан байх маш олон гаргууд ухрах хөдөлгөөнд байгаа гэдэг чинь дандаа ухрах хөдөлгөөний үед харах ёстой зүйлүүдийг мэдж байгаа тийм ээ. Дандаа хуучны эргэж харах алдаануудыг засах. Анхаарахгүй өнгөрчихсөн зарим нэгэн зүйлүүдийг зайлшгүй засаад явчих хэрэгтэй байна гэж. За өнгөрсөн үеийн суур гараг ухарч байгаа учраас за таны хайр дурлал болоод ярина. Заавал хайр дурлал биш гэхэд бүх төрлийн харилцааг илэрхийлж байгаа штэ. За энэ бүх харилцаанд бол хуучин харилцаанаас сэргэж магадгүй. Өнгөрсөн үеийн хүмүүстэй сонирхолтой уулзалт гэдэг болдог ч юм уу те. Санамсаргүй болоод санаандгүйгээр санаатай болоод санаамсаргүйгээр уулзаж болно. За ерөөхдөө энэ 8 дугаар сард бол бас нэг сонирхолтой. Тийм эмэгтэй хүний удирдлага байж болно, хамтрагч байж болно, багш байж болно, таныг чиглүүлэгч хэм байдаг. Тийм хүмүүсийн бас нөлөө зөвлөгөө хэлсэн үг альцвал заавал тэгт үзүүлээд байгаагүй ч гэсэн тэр хүний хэлсэн үг тэнд одоо маш чухал бодох ёстой юм шүү гэсэн тэр нэг ухаалаг авчирдаг ч юм уу та. За 10 дугаар гэр гэдэг бол оюун санааны бас илэрхийлдэг үг хэлийг чинь бас илэрхийлдэг. Зарим нэгэн санаа, зарим нэгэн итгэл өмшил танд ирээдүйн бодож ирсэн тэр төлөвлөгөөс татгалзахад төрөгдөг ч юм уу те. Одоо шинэ эмэгтэй хүн гэж хэлсэн шүү дээ. Магадгүй заавал эмэгтэй хүн бахлахгүй л гэхдээ яг 8 дугаар сард эмэгтэй хүний нөлөөх байгаа гэж байгаа нэглээд байгаа юм. Магадгүй таны зорилгодох хүчтэй нөлөөлдөг ч юм уу. Ийм байж болно. За дээрэс нь 3 дугаар гэр гэдэг бол бас логистикийг илэрхийлдэг. Тэгэхээр дараа хүмүүсийн ухаатад бол тээврийн хэрэгсэл жолооны үнэмлэгч гэдэг юм те тиймэрхүү зүйлүүдийг өөрчлөх солих хэрэгтэй болж магадгүй гэж. За дээрэс нь амлалт авах хэл илэрхийлдэг учраас хэн нэгэн хүнд тогтмол тусалдаг тэр нэгэн хүнд хамтаж ажилладаг байсан бол тэр нэгэн үүрэг амлалт хариуцлагаас татгалзах хойшинтай байна. Тэр буюу гэрч магадгүй энэ одоо таны ямар нэгэн зүйл хязгаарлаад байгаа юм шиг санагдчих магадгүй л дээ. За 3 дугаар гэр дээрээс нь бас сурах жижиг бог нэмжээний сургалт тэмцээг илэрхийлдэг л дээ. За тэгэхээр таны сурах судлах чиглэлд чинь бас өөрчлөлт орж магадгүй гэж. За дээрээс нь энэ дооцлоход бол энэ удаагийн нар сар хэртэлт болоод олон гаригуудын ухрах хөдөлгөөн байгаа гэдгийг бол түрүү хэлчихсэн байдаг. Ба ойлгож байгаа гэж ойлгож байна. Бодож байна. За тэгэхээр энэ юутай холбогддог вэ гэхээр 8 болоод 18 жилийн үйл явдлыг бас ямар төвшин өмнөх одоо 8 болоод 12 жилийн өмнөх үйл явдлыг эргээд харчаарай гэж байна. Тэр үйл явдал тэр чигээрээ биш юм а гэхэд ямар нэгэн байдлаар давтагдана гэж байгаа. Яг л яг л 8 болоод 12 жилийн өмнө яг энэ байдлаар иржсэн гэдэг утгаараа. За тэгээд дээрээс кармын зангилаа өөрчлөгдөж байгаа учраас энэ царыг маш чухал хэртэлтийн юм үе гэж хэлээд байгаа. За энэ хүрээд ихрийн ордны ерөнхийлөлт төлөвлөж байна. За дараагийн орд бол мэлхийн орд уучлаарай. Мэлхийн орд шүү. За энэ 8 дугаар сарын хэртэлт бол таны мөнгө, санхүү, материалыг хөгж өндөж байна. За мэдээж энд мэлхийн ордны мандалт болон сар
нарны ордтой хүмүүс сонсорой гэж зөвлөж байгаа шүү. За энэ үед бол мөнгийг хэрхэн зарцуулах вэ гэдэгт суралцах хэрэгтэй гэж. За магадгүй энэ үед бол худалдаач зарим нэгэн худалдааг авах гэрээ хийх ажлаа солих хөтөлбөрийн зах зээл дээр одоо өөрийгөө үнэлэх энэ юм чухал үе гэж байна л да. За магадгүй зарим нэгэн хүмүүсийн тухайтад бол хөрөнгө оруулалт гэртээ өөрчлөлт хийх үе гэж. За дээрэс нь 20 дугаар гэр гэдэг бол өөрийн үнэлэмж өөртөө итгэлийн сектор гэж бас үздэг юм байна. Тийм учраас та өөрөө бусдын анхаарлын төвлөрөг байж чадж гэнэ үү? Таны үнэхээр хүмүүс хэрхэн үнэлж байна вэ? Танд одоо өөрийн чинь орон зай ямар байна гэдгийг анхаарах юм уу гэж байна. За өнөөдөр зүйлийн тогтолцоо хэлдэг үнэс зүйл. За энэ үед хэртэлт бол ерөнхийдөө 8 сарын 12-ноос нар хэртнэ. Таны 2 дугаар хэрт. Тэгэхээр ерөнхийдөө мөнгө санхүүтэй холбоотой асуудлыг чинь нэлээд хүчтэй хөндлөнө л гэсэн үг. За тэгэхээр энэ хэртэлтийг бас нэгэн онцлог нь бол бас санчир гараг ухарч байгаа таны 10 дугаар гэрт ухарч байгаа. Буудаг гараг биш ээ. Бархаас бод гараг бас таны 2 дугаар гэрт орж байгаа. За тэгэхээр санчир гараг бол үргэлж хумдаг, баддаг, үргэлж одоо хязгаарлалт хасдаг бол ерөнхийдөө кармтай холбоотой гэж үздэг штэ. Харин Юпитер буюу бархаас бод гараг бол дандаа тэлж өсөж дэвших тэр боломжийг олгож идэг. За тэгэхээр 10 дугаар гэрт чинь санчир гараг байна гэдэг бол таны ажил төрөл, нийгэм дэслэх байр суурь одоо таныг өөрийн чинь нийгэмд хэн юм бэ гэдгийг чинь харуулдаг тэр гэрт чинь санчир гараг ухарч ийн гэхээр тэнд бас асуудлуудыг дахиж эргэж харах хэрэгтэй. Та чи өөрийгөө үнэлэмжийг эргэж харах хэрэгтэй гэсэн үг. Ямар бололцоо байгаа юм. Чи өөрийгөө үнэлж чаддгийм үгүй юу? Цаг зав хичээл зүтгэл чинь үнэхээр бусдад үнэлэгдэж гин үгүй юу гэдгийг л ухарч байгаа учраас энэ ухрах хөдөлгөөнд бол үргэлж дандаа ийм асуудал хөндөгддөг. За дээрэс нь энэ удаагийн хэртэлт 8 сарын 12-ноос 28-ны хоорондох нар сарны хэртэлтийн коридор үе гэж хэлдэг. Энэ коридор үед бол таны 2 дугаар гэрт энэ хэртэлтүүд болж байгаа учраас мөнгө санхүүтэй холбоотой асуудал хөндөгдөнө гэж төрүүлсэн шүү дээ. За тэгэхээр одоо энэ хэртэлт 18-аас 9 жил, 9-оос 18 жилийн хоорондох биш яг өмнөх яг тэр 9 жилийн өмнө болж исэн 18 жилийн өмнө болж исэн. Яг таны тэр үе таны 20 дугаар гэрт чинь бас яг юм хэрхэлт болж иж. Ерөнхийдөө тэр үеийн асуудлууд дахиж тань сөхөгднө л гэж байгаа. Яг тэр төвшөндөө биш, яг тэр үеүүд яг тэр чигээрээ эргэж ирдэггүй юм а гэхэд ямар нэгэн байдлаар арай илүү өөр төвшөнд танд хөндөгдөхний мөнгө санхүүтэй холбоотой асуудал, орлогын чинь бүтэц тэр орлогоо та хэр зөв зарцуулж байна гэх мэт энэ асуудлыг эргэж харж сайжруулах магадгүй 9 жил 18 жилийн хүмүүс огт өөр төвшөнд орсон байгаа хэл та тийм ээ хөрөнгө оруулалттай. За тэгэхээр удаан хугацаанд хэрвээ танд энэ тал шийдэгдэх асуудал байсан бол энийг харах хэрэгтэй болох нэ гэж. За дээрэс нь энэ үед бас сар нарны гармын цаглаа өөрчлөгдөж байгаа юм уу? Энэ бол бас таны 12 дугаар гэрт. Үгүй 2 дугаар гэрт бас орж ирж байгаа. Тэгээд учраас ерөнхийдөө таны хувьд бол үргэлж мөнгө санхүүтэй холбоотой асуудлыг дэлгэж болох нэ гэж үзэж болох. За нэрэд бэлгийн ордны төлөв байна. За дараагийн орд бол Арслангийн орд. За мэдээж Арслангийн орд бол тань ингээд тухайтад бол хамгийн энэ хүртэлтийн үеийн гол хүмүүсээ гэж үйл явдлын гол эзэн гэж ойлгож болно. За Арслангийн ордонд хэртэж байгаа. За Арслангийн мэдээж мандалт болон сар нартай хүмүүс сарай гэж зөвлөд байгаа шүү. За
Энэ бол таны үе амьдралаа бүрэн өөрчлөх хувьд хөлөнгаа бүрэн одоо цаашээр хэлүүлэх юм ховор боломж тохиож байна гэж ингэж үзнэ. За яагаад мэдээж таны ордод хэртэж байна, нар хэртэж байна. Дээрээс нь таны ордод бас бархас удаан гарыг орж ирсэн байгаа. За санчир гарыг ухарч байгаа таны 9 дугаар хэрт ухарч байгаа. За тэгэхээр энэ хэртэлт дээрээс нь 18 жилийн туршид байрлалаа сольж өөрчилж яадаг кармын занглаа буюу раху кету байрлалаа сольж байгаа. Энэ байрлал таны өмнөд занглаар таны арслангийн ордод хойд занглаар раху хумхын ордод. За хумхтаар байна гэдэг чинь таны 7 дугаар гэрт. Тэгэхээр кармын занглаа таны 1 болон 7 дугаар гэрийг тэлхийн дагуу энэ үйл явдал. Тэгэхээр 1.5 жил. За энэ кармын занглааг бол зарим өрнийхэн бол 7 сард ижлээд идэг. Харин шведийнхэн бол одоо кармын занглаа 8 сарын 8-нд өнөөдөр өөрчлөгдөж байгаа гэж хэлээ. За энэ үед бол та өнөөдрийн хүртэл амьдарч ирсэн энэ төвтөрх энэ бүх зүйлээ өөрчлөх цааш шинээр хэлүүлэх. Магадгүй зарим нэг хүн хит их бицтэй өөрийгөө жишээлбэл бүр хичхий дэшээ тэнгэр толтлон нэлсэн байсан бол үнэлэх яг уу нийгэм таныг тэгж үнэлдэг байсан бол тэр цол хэрэгнээс татгалзаарай гэж. За дээрээс нь кармын занглаа эхэлж байгаа учраас өмнөд занглаа таны 1-р гэрт байгаа учраас карма буюу үеийн үртэй холбоотой асуудлууд та эргэж харна. Гэтэ өөрөөр гэхээр сайн талаасаа ч үйж болно. Эсвэл бүр өнгөрсөн таны урд насанд болж ирсэн зарим нэгэн үйл явдалтай холбоотой зарим зүйлийг та энэ үед олж нээх. Тэр асуудлыг шийдэх. Өнгөрсөнд хийж исэн, өнгөрсөн урд насд хийж исэн зарим нэгэн нууцлаг зардаг. Мэдхгүй байсан тэр зүйлүүд энэ үед ил гарч ирэх. Энэхүү ирж байна. Энэ бол тэгтээ зөвхөн 8 сарын кармын задлаатай холбоотой энэ асуудал зөвхөн 8 сартай холбоотой биш. Энэ энэ үеэс эхлээд 1.5 жилийн туршид хөдөлгөх асуудлыг хэлж байгаа юм. За тэгээд амьдралаа шинээр эхэлнэ гэхээр бол мэдээж бүх зүйлийг та цоо шинээр амьдралын бүх цоо шин мөчлөхөд хийж байна гэд ойлгочих болно. За мэдээж Юпитер буюу бархас үед гардаг нэгдүгээрт орчиж байгаа зүйл үргэлж дандаа гэрэлтгээ өсөх, дэвших, дээшлэх, сайн сайхан бүгдийг илэрхийлдэг. Харин санчир гарыг бол 9-р гэрт орж ичээд. Гэхдээ энэ үед бол ухрах хөдөлгөөнд байгаа учраас 9-р гэр буюу сурах, судлах, хууль ёсны бичиг баримт, эзэмшил оршин суух газар зэрэгтэй холбоотой. Гадаад түншинтэй холбоотой асуудал бичиг баримтаа судалж жоохон даашрах байдалтай байж магадгүй гэж. За гэрээ төслөнгийн ордод хэлж байна. За охины орд. За охины ордын тухайтад бол энэ хэртэлтэй таны 12 дугаар гэрт болж байна. За 12 дугаар гэр гэдэг бол мэдээж энэ бол алсын аялал, гадаад хүмүүстэй харилцах харилцаа, тусгаарлалт, бусдаас жоохон тусгаар өөрийнхөө дотоод руу аялах, бясалгал йог хийх
эмчилгээ үйлчилгээнд явах, өөрийгөө тань мэдэх энэ гэсэн салбарыг хамардаг. За 12 дугаар гэр гэдэг бол бас дээрээс нь шашин шүтлэг, ихтгэл үнэмшил энтертэй холбоотой байдаг учраас энэ талын бүх одоо үйл явдлууд таны 12 дугаар гэрт энэ хэсэгт чинь хэртэлт болж байна. Тэгэхээр энд бас шинжилэл, өөрчлөлт гарч ирэх нь яг дээрээс нь нууцын зарим нэгэн асуудлыг бас 12 дугаар гэр хариуцаад байдаг. Дээрээс нь Сатурн буюу Сажираарыг таны 8 дугаар гэрт одоо хурч байгаа. За 8 дугаар гэр гэдэг бол бусдын одоо бусдын явахаа бусдад хамтарсан өмч хөрөнгө итгэлэг энэ гэсэн асуудал хариуцдаг. Дээрээс нь энэ бас жоохон тийм хямралтай холбоотой байдаг учраас зарим нэгэн өнгөрсөнтэй ялангуяа үеийн өр гэдэг юм уу, өнгөрсөн амьдралтай холбоотой тэр нэгэн нууцыг өнгөрснөөс хайх эзотерик мэдлэг болоод одоо бас тийм зөн совин бас одоо тийм далд хумсар гэх юм уу, тэр зүйлүүдийг илүү сонирхох, бас эзотерик мэдлэгийг сонирхох магадгүй одоо үзмэрч бөө одоо юу гэдгийг арай юм далтыг одоо далд хумсрын асуудлыг илүү одоо таньж мэдэх тэр талын мэдээллийг их сонирхно л гэсэн үг. За таны одоо энэ бол 8 сарын 12-ны өдрөөс эхлээд 8 сарын 28-ны хооронд бол 29-ны хооронд тий юу нар хэртэл цар хэртэл болж байгаа энэ үеийг бол коридор үе гэдэг. Энэ үед нэлээд онцгой байх ёстой, онцгой анхааралтай байх ёстой. За бодгарыг таны бас 12 дугаар гэрт орж ирсэн байгаа юм байна. Дээрээс нь Юпитер буюу бархас удгарыг бас таны 12 дугаар гэрт орж ирсэн байгаа юм байна. Тэгэхээр 12 дугаар гэрийн асуудлууд маш их хүчтэй өндөгдөж байна гэсэн үг. За дээрээс нь кармын зангилаа бол энэ үед бас байрлалаас болж байгаа. Таны 12 болон 6 дугаар гэрийн одоо дагуу тэмтгийн хэлхийн дагуу энэ кармын зангилаа одоо ирэх 1.5 жилийн туршид үргэлжлэн. Тэгэхээр 6 дугаар гэр гэдэг бол таны бэр үлэмд бас таны өдөр тутмын хийдэг ажил, энэ асуудалд чинь үргэлж одоо карбон зангилааны 1.4 дугаар гэр 1.12 дугаар гэр гэхээр үргэлж өөрчлөлт шинжилэлт зарим нэгэн одоо өдөр тутмын хийдэг ажлуудад цаашин технологи хэрэгжүүлэх хэрэгтэй болдог ч юм уу. 12 дугаар гэрт гэхэд бол 12 дугаар гэр таны өмнөд цаглаа дээр таарч байгаа учраас өнгөрсөнтэй холбоотой үйл явдлуудыг илүү анхаарах, судлах, зарим нэгэн засажуулах боломжтой зүйлээ бол засаж сайжруулах хэрэгтэй болно л гэсэн. За ер нь бол энэ кармын зангилаа хийгээд одоо энэ нар сар хэртэлттэй холбоотой энэ үйл явдал бол яг 18 болоод 9 болоод 18 жилийн яг тэр байрал дээр ирсэн байгаа учраас 9 жилийн өмнө юу болсон бэ гэдгийг бас нэг хэрэг тарж байгаа. Яг тэр үйл явдал яг тэр хэвээрээ давтагддаггүй юм аа гэхэд арай өөр төвшөнд илүү дээд төвшөнд гэдэг юм уу ингэж давтагдах магадлалтай л гэсэн үг. За тэгээд дээрэс нь одоо 12-ны өдөр бол бас таны 11-р гэрт Марс буюу ангаар гараг орж ирж байгаа юм байна. Энэ үеүүд бол 11-р гэр гэдэг бол нийгмийн сүлжээ, онлайн ажил, за тэгээд бас нэг чухал уулзалтууд, найз нөхөд мөрөөдөл, ижил сонирхол зорилготой хүмүүстэйгээ эргэж нэгдэх энэ гэсэн тийм үйл явдлуудыг илэрхийлээд идэг. Зайн өрөөд охины ордны ерөнхий төлбөрлөлийг өндөрлөж байна.